Бараг шууныг бол монголчууд их эртнээс хэрэгжилж ирсэн юм арт түмэн. Ер нь монголчууд гэлтгүү дэлхийд ер нь бол 3000 жилийн өмнөөс бараг шууныг хүний эрүүл мэндэд хэрэгжилж ирсэн юм их сурвалжууд бол байдаг. За ингэхдээ хэдэн төрлийн өвчнөд хэрэгжилж вэ гэдээ ингээ үзэхээр 400 гаруй төрлийн өвчнөд бараг шууныг хэрэгжилж ирсэн юм түүх байна. Тэр нь бол аль бүс нутгийн илүү энийг хэрэгжилж ирсэн бөхөр энэ бараг шуун гэдэг зүйл маань өөрөө бид нар нөгөө хадан хайлмал гэж монголчууд их нэрлэдэг. За олон улсад бол шилажит гэж нэрээр нь нэрлэдэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ хаана илүү байгаад нэхэр сая хадан хайлмал гэлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө хаднаас ерөнхийдөө тэндээс боловсрч гарч ирдэг. 100 дамжижээж яг хүндний эрүүл мэндэд идэвхтэй хэлбэртэй шилжиж гарч ирдэг. Бас их нөөц их ховортой, олдож бахтай ийм шидтэй зүйл гэж хэлж ер нь болно. Ингэхдээ ер нь бол энэ хямлай нуруудын өндөрлөг уулын бүсүүдээр за Монгол алтан нуруудад л ерөнхийдөө байдаг ийм өрмөт зүйл. Тэгээ байхтай ер нь бол 1500-аас далайн түвшнээс дээш 1500-аас 5000 метрийн өндөрт л энэ бараг шуун байдаг. Хүчил төрөгч багтай бүсэд ерөнхийдөө боловсрч гарч ирдэг. Байгалийн ер нь ийм эрс дэрс уур амьсгалыг давж гарч ирсэн л ийм эрдэсийн агуулмж маш их өндөртэй ийм бүтээгдэхүүн байгалийн бэлтгэл байгаа. Ер нь бол орц найрлагуудыг аваад үзэх юм бол ер нь эрдэсийн хаан гэд нэрлэж болно гэсэн. Тэгэхээр бид нар чинь нөгөө хүний бид юу хэрэгтэй юм бэ гэхээр макро шимт хичээл, уураг, өөхтөс, нүүрс ус гэдэг 3 зүйл. Микро шимт хичээл нь ус, амин дэм, эрдэс гэдэг. Ингээд ер нь бол хүний бид нэг ийм 6 төрлийн бүлэг юм л хүн биедээ авч чадах юм бол энэ бол хүн эрүүл байна л гэж байгаа байхгүй. Тэрний 6 төрлийнх нь нэг төрөл буюу эрдэс гэдэг төрлийнх нь бүрөөс цогцоор нь агуулсан байгаа ганц байгалийн шидтэй зүйл бол энэ бараг шуунт байгаа. Тэмдээч бол эрдэсийн хаан гэж. Яагаад хаан гэдэг нь нэхээр хүний бие шаардлагатай байдаг 80 гаруй төрлийн нөө эрдэс элементүүд чинь энэ бараг шуунт агуулдаг. Тэрүүгээр илүү гайхалтай. Тэгээ бид нөгөө ковидын үеэр бол цайр хамгийн чухал юм байна. Цайр хэрэглээл гэл ингээл маш их зөвлөмж явсан шүү дээ, тий? Эрдэсүүд дундаас. Яг тэр цайр гэдэг зүйл чинь байгалийн их усүрээрээ энэ бараг шуунд маш их өндөр агуулмжтай байна. Тэр утгаар нь дархлаа тогтолцоог маш сайн тэнцвэржүүлж өгдөг бас хамгийн чухал зүйл энэ дээр байгаа. Тэгээд сая би хэллээ шүү дээ. 400 гаруй төрлийн өвчнөд тустай гэдгийг эртнээсээ хэрэгжилж эхэлж байгаа гэдэг. Эндээс нэг олонгийн дуртад яг нэг 5-ын дуртай л гэж бодоод байна л да. Тэр орчин цагт бол Монгол эрчүүдийн бас тамир муудаад байна, чалах муудаад байна, эр хүнсний шилж бас муудаад байна гэж их ярих боллоо. Энэ юутай холбоотой гэхээр нөгөө эр хүнийг эршүүд байлгадах эр даавар буюу тестостероны агуулмж хотчсон нийгмийн эрчүүд дунд их багасдаг юм байна. Ингээд ирэхээр бие махбод талаасаа нөгөө булчин шүрмслэг байдлууд нь багасч эхэлдэг. Сэтгэл санааны хувьд тийм нөгөө байгалийн шалгарлыг давах хэрэгтэй гэдэг тэр сэтгэл зүй багасч эхэлж байдаг. Дээрэс нь ажлын бүтээмж, ядрах, тамирдах ийм зүйлүүд бол энэ тестостеронтой шууд холбоотой. Ингээд 40-оос дээш насны эрчүүд бол тестостерон байглаасаа ялгаруулах чадвар нь маш их буурч эхэлж байдаг. Тэгэхээр энийг буцаагаад өсгөдөг гол юм нь энэ бараг шунд байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ судлагдсан, нотлогдсон. Тийм болохоор тестостероныг маш их өндөр хэмжээнд нь өсгөж чадхаараа нөгөө эрчүүдийн тамир тэнхээ, бэлгийн чалах, үр тогтоох чадвар, ажлын бүтээмж хамгийн гол нь. Энэ бүх юм дээр бараг шуун бол өсгөж өгнө гэдгийг нь судлагдсан. За дараагийн нэг хоёр дахь нэг зүйл бол юу байдаг вэ гэхээр за спорт хичээлж байгаа залуучууд л илүү төлхөө би тайлбарж өгье гэж бодод. Спортоор хичээлэх тамирчин хүн тэр спортын өндөр ачааллыг даахын тулд булчингийн эс доторх митохондри гэж оригинал байна. Энэ хамгийн сайн ажиллах тусмаа хүний булчингийн ажиллах чадвар сайн байгаад нөгөө спортын амжилт гаргах чинь ерөөсөө митохондртой холбоотой. Сүүлийн үеийн олимпийн өндөр бэлтгэлтэй тамирчдын дунд яг спорт медицинийн ангаах ухааныхын юу судалдаг болсон бэхээр тэр булчингийн эс доторх митохондрийг яаж ажилуулах вэ? Яаж өндөр хэмжээнд нь ажилуулах вэ? Бүр сайжлах юм бол нэг эс дотор байгаа митохондрийг яаж олшруулах вэ гэдэг дээр судалгаа явуулж байна. Тэр митохондри олширснараа эсийн доторх цахилгаан станц واخгүй энергийг үйлдвэрлэж байгаа. Нөгөө тесрэлттэй байх, тэсвэртэй байх бүх юмыг тэр митохондри үйлдвэрлэж байгаа. Ингэснээр нөгөө амжилтууд шууд митохондртой шууд холбогдож байна гэж. Тэгэхээр энэ бараг шуун хамгийн сонирхолтой нөгөө
митохондри буюу эсийн доторх эрчим хүч ялгаруулдаг энийг маш сайжруулж өгдөг. За эмэгтэйчүүд дээр бүр хэлье. Тамирчин биш гэхэд. Митохондрийн үйл ажиллагаа сайн байх юм бол нөгөө эмэгтэйчүүд маань жингээ хасъя гэдэг шүү дээ, тийм ээ. Өөхөө шатаа гэдэг. Өөх шатаах процесс чинь эсийн дүндээ явахаар нөгөө митохондри гэдэг юм чинь ороод тэн дотор шаталт явж байгаа. Тэгэхээр митохондри сайн байх юм бол жин хасж байгаа, өөх шатж байгаа үед хамгийн чухал нөлөөтэй. За энэ хоёр дахь чухал одоо зүйлгээд ойлгочихвол. За гурав дахь нэг зүйл бол монголчууд бидний дунд өөх тосны хэрэглээх өндөртэй. За судсан доторх одоо өөхөө хоримтлал ихсчлээ, зүрх судасны өвчлүүд ихслээ. Монгол хүмүүсийн дунд нас баралтын одоо тэргүүлэх чадах юм бол зүрх судасны өвчл байна. Монгол хүмүүс одоо зүрхний шигдээс болон тархин цус харах хэмгээр нас барж байна. Тэн дундаа одоо яг энэ өвчлөөр нас барж байгаа насчил залуучч. Энэ юутай вэ гэхээр нөгөө судсан доторх өөх тосны хоримтлалтай шууд холбоотой. Тэгэхээр энэ барагшуун бас яг энэ өөх тосны солилцоонд маш ихээр одоо эргээр оролцдог гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө суц хатуурлаас сэргийлэх. За энэний цаана явагдчихдаг одоо бай эрхтнүүд бас хаана байдаг вэ гэхээр илгэнд явж идэг. Тэгэхээр нөгөө илгийг очиж хамгаалж идэг. Илгийг очиод дэмжиж өглөхөөр одоо өөх тосны солилцоо сайн явагдаад эхлэх. Тэгэхээр буцаад нөгөө суцсанд очиж хоримтлагдж байгаа өөх тосыг одоо бууруулахад бас нөлөөтэй байна гэдгийг судлагдсан. Тэгэхээр монголчуудад одоо маш чухал зүйлүүдийн нэг бол энэ өвчлөл байгаад. За түрүүнээс дархлаа тогтолцоо. Ковидын үед бол нөгөө дархлааг сайн байлгахын тулд хүн болгонд л одоо амин димээс гадна цайр гэдэг юмнуудыг л ерөөсөө өвлжсэн. Тэгэхээр нөгөө цайр гэдэг зүйл энэ барагшуунд маш өндөр агуулмжтай байдаг болохоор дархлаа тогтолцоог тэнцвэртэй байлгах. Тэнцвэртэй байгаад ирэхээр нэг талаасаа өвчлөлд өртөхгүй, нөгөө талаасаа хэд мэдрэгших буюу нөгөө харшил гэдэг өвчлөлүүд үүсэхгүй. Энэ тэнцвэртэй байх суурь нь одоо энэ эрдэс буюу энэ цайрын агуулмжтай бас шууд холбоотой нь болоо судлагдсан. За дараагийн одоо сүүлийн одоо хэлье гэж томилж хэлье гэж бодож байгаа зүйл бол хотоодны өрсөл. Монголчуудын дунд хоол буцруулах тогтолцоо тэн дундаа хотоодны өрсөл маш өндөртэй. Тэгэхээр энэ түрүүн барагшуунд хэлжсэн 80 төрлийн эрдэсээс гадна фүүлмийн хүчмэл, хумын хүчил гэж одоо ийм биологийн одоо хүчлийн нэгдлүүд байдаг. Энэ зүйл тэр сас бүрхөвчний одоо гэмтэж байгаа процессыг хамгаалах, нөхөн төлчөд хамгийн гол үүрэгтэй. Тэр утгаар нь бол одоо хотоодыг хамгаалах, хотоодны өрслөөс дэмжих ийм бас бүрэн боломжтой одоо зүйл байгаа. Тэгээ их сонь шүү дээ. Одоо бид нийгэм хөгжөөд идэг, технологи хөгжөөд идэг, илүү синтетик юмынхаа хэрэглээ улам их болоод байгаа. Эминч тэр, хүнсний нэмэлтүүд нь ч тэр. Гэтэл одоо биднэрт бол бүр яг ингээд энэ байгалийн нэгдлэр нь тийм ээ. Одоо ингээд донор гэдэг өтгөрөвчсөн барагшуун гэдээ гаргаад тавцсан. Хэрэглэхэд амар. Ерөөсөө одоо залуучууд бол ер нь усыг маш сайн хэрэглэдэг болсон шүү дээ. Нэг үе бодох юм бол тэгээд усандаа хийлээ. За хутгаад эсвэл сэгсрээд уухад л одоо яг энэ нөгөө эрдсүүдээ шууд одоо уснаас авчиж байгаа гэсэн. Тэгэхээр ийм одоо байгалийн цэвэр гаралтай зүйлүүдийг маш ийм энгийн хэрэглээтэй. За дээрэс нь би хамгийн эхлээд хэлсэн. Хямлайн бүс нутаг, Монгол алтан бүс нутагт л энэ барагшуун гэдэг зүйл байдаг. Тэр утгаар монголчууд биднэрт байгаа хамгийн том бас баялаг одоо эрдсийн хаан гэдэг зүйл нь биднэрт байна. Тэгэхээр энийг бид нэр өдөр тутамдаа одоо хэрглэж хөвших юм бол энэ өөрөө маш энгийн юм шиг мөртлөө маш олон өргөн цар үрэтгээр бидний эрүүл мэндийг хамгаалах хамгийн том одоо зүйл бол энд байгаамаа гэж л хэлье да. За нэг одоо нэг сүүлийн 5-10 жилийн хугацаанд монголчууд маань кофений хэрэглээ маш их ихсэж байгаа. За энэ нэг талаасаа ингээд бүр ингээд дадчихлаа л да кофений хэрэглээ. А нөгөө тэгвэр кофений сайн болоо сөрөг тал байгаа. Сөрөг талынх нь нэг зүйл нь хүний биеэс одоо шээс одоо маш их гадагшлуулдаг. Ингэхдээ биед эрдсүүдийг маш их давхар шээстэй хөөж гадагшлуулдаг. Тэгэхээр бид нэр кофе уугаад идэг биедх нөгөө эрдсээ нөхөж чадахгүй бол энэ өөрөө цаагаараа удаан явах юм бол бодис солилцооны хямралд орно. Наандаж л одоо арьс ус нь одоо гандж эхлэхээс ихсүүлээд арьс өнгөцс алдна, за өтгөн хатах асуудлууд гарч эхлэн бүр удах юм бол тэгэхээр ийм зүйлүүдээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй бол нөгөө эрдсийн хаана хажууд нь давхар хэрэгжилж хэлж байгаа байхгүй. Тэгэх юм бол эрүүл мэндээч дэмжих нь хүнснийхаа тэнцвэрүүдийг ч одоо зохицуулж байгаа. Ерөөсөө л ийм энгийн ийм аргууд л байна.